Тэр мэт ертөнцийн чандад гэж ертөнц хойдод ч гэсэн болох. ертөнц чандад гэдэг нь хойд төрөлд гэсэн. Одох хэрэгтэй дор одоо үзвэс гэж та хойд төрөл яг одоо явах хэрэгтэй болвоос гэсэн. Яг одоо өхөөд дараа төрөл рүү явах хэрэгтэй болвоос тэр цагт садан юм уу? Нин гэхдээ зэрэгч одоо садан, ши гэхдээ зэрэгч нь одоо ураг төрөл гэх юм одоо төрөл садан юм уу төрөл зээшин гэхдээ зэрэг одоо инэрсэн хийгээд дүнгаа гэхдээ зэрэг инэлсэн инлэл ихээр гэж. Одоо хойноос нь одоо гашуудаад инлээд тэгээд хөөхий гэж өрөвдөж хайрлаад ингээд зээ гэдэг нь бол инэрл хайр тийм ээ. Хийгээд дүнгаа гэхдээ зэрэг чинь өрөвдсөн одоо шаналл ихээр таагорын гэж. За тойрон хүрээлвч нэгийг ч хөтлөхийн газар байхгүй гэж тийм. Садангууд нэгийг ч хөтлөө явахгүй шүү дээ гэж. Сэтгэл зохистой эд таваарын цогц хэдий нэг байвч нарийн тоос дүлбрэн гэх тийм ээ. Нарийн тоосны төдийгч хонхийн тоосны төдийгч гэх юм уу тийм. Чирдүү мэдээ гэж авах нь байхгүй гэж. Яагаад вэ гэхээр юун одоо садан төрлийг хөтлөх эд таваар авч явах бүхэл тийм ээ ланжиг жэвэн гэж хамт төрсөн мах ясаач орхих аваас бусдыг өгүүлэх хэрэг юу вэ гэж. Тэгэхээр зэрэг садан төрөл хичнээн одоо байсан ч гэсэн нэгийг хөтлөх газаргүй эд таваар хичнээн байсан ч гэсэн тэрэн дотроос бол хонхийн тоосны төдийгч авч явж чадахгүй маа. Тэрч бүхэл хамт төрөөд насаараа одоо тэтгээд тижээгээд хооллоод хувцаслаад одоо өчнийг ангаагаад ингээд одоо явж байсан энэ биеийн ч гэсэн орхих юм аа. Тийм учраас бол бусад гадны юмнуудыг бол хилээд яах вэ гэж. Дэнаг тэнд гэж. Дэнаг тэр үед гэсэн юм да. Тийм тэр үед яг өөхөх үед гэсэн. Энэ насны хотол чуулган бүгдээрч намайг орхиж биевэрч эдгээрийг орхиод ертөнц бусдад одох хэрэгтэй нэг магдтай ирнэ гэж. Тэр өөххийн цагт чинь энэ насны бүх юм бол намайг орхино. Би ч гэсэн энэ насныхаа бүх юмыг орхиод ингээд хоёр тишээгээ болов салах. Ийм нэг одоо явдал бол зайшгүй ирэх юм аа гэж. Дэян дээрэн он нямтав. За тэр хизээ ирэх вэ гэхдээ зэрэг дэян дээрэн он. Тэр нь ч өнөөдөр ирэх байхаа хэмээн одоо санах бөгөөд садан болон бие хийгээд төг сэтлэл тэргүүтэн шалтгааны эрхэнд орлогүйгээр номыг үйлдэх шийдвэрийг олонтой үйлдээрэй гэж. За тийм учраас бол тэр одоо хөл гэдэг маань бол хизээч ирч магадгүй. Өнөөдөр л одоо баг ер нь ирэх байх та. Өнөөдөр би ер нь өөхөх байх гэж ингэж одоо бодоод. Тэгээд өөххийн цагт бол садан төрөл хэрэггүй учраас садангийн эрхэнд орлогүйгээр биеийн ч гэсэн орхио явах учраас биеийн эрхэнд орлогүйгээр төв сэтлэлийг ч гэсэн нэгийг ч одоо хонгийн тоосны төдийгч авахгүй учраас төв сэтлэлийн одоо шалтгааны эрхэнд ч гэсэн орлогүйгээр зөвхөн номыг одоо үйлдэе гэсэн ийм одоо шийдвэрээ гаргаа гэж. Чивэнцэ чой мадаг гангийн жам yapан баг. Номноос өөр юу ч хэрэггүй учраас ганцхан номыг одоо хийя гэж. Ингэж одоо шийдвэр гаргаарай гэсэн баг. За дээс нэг тиймээс төрөхөд бэрхтээ мэт гаравч мөрийн суур мөн учраас шамдах хэрэгтэй гэж. За төрөхөд бэрхтээ мэт гаравч гэдэг нь нөхөл мөн хүсийг оноход бэрхтээ мэт. Тиймээс сэтгэлээс хол юм шиг хөндөй юм шиг тийм одоо юм санагдчих байвч одоо тийм юм байна гэх тэрийг бол хайж болохгүй. Ягаад гэвэл ламжийн ший гэж тийм мөрийн суур мөн учраас гэж тийм ээ суур хундаам мөн учраас хундаамгүй байшин гэж байдгүй учраас гол одоо тэр суур хундаам мөн учраас бол заавал тэр нь шамдах хэрэгтэй гэж тийм ээ. За бодовын сүнэ гэж бодовын одоо зарлагаас бидний үзэгдлийг арилгах нь бол мөн хусыг бясалгах энэ чухам мөн бөгөөд гэж. За нансал гэж үзэгдлийг арилгана. Үзэгдлийг арилгана гэж гадны одоо бартсаад дотоодын бартсаад ч гэдэг юм уу. Барцтыг арилгахтаа бол бид ерөөсөө мэрдгаа гомдгоо л гэж. Мэрдэг л гомдог өөр юм бол хийдгөө л гэж. Бид бол одоо барцтыг арилгах юм бол ширэн дүүдэг уншин ч гэдэг юм уу, шүгүртийн догжирч гэдэг юм уу. Том гүрэн болгоно шүү дээ тийм. Ямар нэг юм одоо бартсаадыг арилгана гэвэл тэгэл том гүрэмл одоо явж шít. Тэгээ чоожоод өгчөө сорон мор заална гэдэг явчих нь шүү дээ. Тэгэхэд болоод ерөөсөө энэ бодовын гэгэн бод ерөөсөө насал гэдэг чинь одоо үзэгдлийг арилгана засал масл хийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол ямар нэгэн энэ наснд гарч ирж байгаа зовлон бэрхшээлийг арилгана гэсэн. Тэр үед бол ерөөсөө мэрдгаа гомбо дираа юм л гэж зөвхөн энэ л байдаг. Нийвротон ёжицог цэндийн наваа гүн сална гэж.
Тэгээ Мэрдуга гомдохтой зэрэг яагаад энэ одоо Бартад саад хамаг юм арилдаг юм бэ гэхтэй зэрэг Нибралдан гэж садан төрөл болон Нибрал гэж ойр барилдсан гэсэн үг шүү дээ. Ойр барилдсан садан төрөл гэсэн. Садан төрөл болон эд таваар тэргүүтийн энэ насны үзэгдэл бүгд арилаад аран жигүү гэж өөрөө ганцаараа хоёр үгүйгээр цэ паралдуу гэж хойд нас руугаан чажжис доовор гэж. Одоо хөөгдөн одохыг мэдээд ном бус юугаарч юугаарч үйлдэх нь байхгүй хэмээн энэ насны дор эс тачаах нэг дод он гэж тэр үед ирдэгэ гэсэн. Тэр үед ирдэг. Ди лоло мажевард энэ л сэтгэлд төрхийг хүртэл ном бүгдийн мөрийг хаагаад байдаг муу юм а хэмээн зарлигсаа л гэж. Тэгэхээр зэрэг ном хийхэд бол Бартад саад юу Бартад саад болдго юм бэ гэхтэй зэрэг л нөгөө энэ насны одоо шунал гэдэг юм чил Бартад саад болдго юм байна. Ном хийхэд бол хамгийн саад тодгор болдго юм юу гэхээр энэ насны шунал гэж. Энэ насны шунал яавд арилж өгнө гэхтэй зэрэг үхэл мөнхсийг баслахаар л арилж байна л гэж. Тэгэхээр зэрэг бол гол нь одоо нансал гэдэг нь юу гэхтэй зэрэг бол одоо номын Бартад саад л юм бэ тийм. Номын Бартад саадыг арилгахад бол ерөөсөө мөнх усыг бяцлах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр мөнх усыг бяцлахтай зэрэг чинь садан төрөлтэйгөө ч гэсэн байнгын одоо хамт байхгүй юм байна. Хизээ нэгэн цаг бид нарт зайшгүй одоо салах юм байна шүү. Энэ садан төрлүүд ч бүгд намайг одоо орхиод. Би ч гэсэн садан төрлүүдээ орхиод ингээд одоо явах юм байна. Эд таваар ч гэсэн ичнээн байвч гэсэн би түүнийг хизээ нэгэн цаг заавал орхиод явах юм байна. Тэгээд хойд нас руу бол өөрөө ганцаараа ерөөсөө ямар ч эд тавааргүйгээр ямар ч садан төрлгүйгээр энэ үеийн ч гэсэн орхиод ингээд хойд нас руу бол тэгээд чажжис гэж одоо хөөгдөн одоо явах юм байна. Үүлийн үрээр одоо ингээд хөөгдөөд тэгээд одоо явах юм байна. Тийм ээ. Хичнээн одоо явах дурггүй байсан ч гэсэн хүчээр ингээд хөөгдөөд ингээд явах юм байна. Гэдгийг мэдээд ирэхдээ тэр үед юу хэрэг болох юм бэ гэхээр ганцхан ном хэрэг болох юм байна. Номноос бусад бол юу вэрч одоо үйлдээд бол хэрэггүй юм байна гэж. Ингэж одоо гисэн бодол бол үхэл мөнх усыг бяцлахаар ирдэг юм а гэж. Тэгвэл зэрэгчл энэ насны шунал энэ насанд чонохгүй нэг тийм юм бол ирж байгаа юм. Тэгэхээр энэ насны шунал бол жоохон багасж байгаа юм. Тэгэхээр энэ насны шунал байсан цагт бол ном бүгдийн мөрийг одоо тэр бүх мөрийг бол хааж байдаг. Тэгэхээр энэ насны шунал алга болох юм бол тэр бол яана. Тийм учраас ламдаа намсан дээр ч гэсэн хамгийн эхлээд бол энжигээс магадахын сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй, шунлыг буцаах орчлонгоос үүсэл төрүүлэх хэрэгтэй, магадахын сэтгэл төрүүлнэ гэдэг чинь юу гэхээр орчлонгоос л үүснэ гэсэн үг тийм ээ. Орчлонгоос үүснэ гэдэг чинь орчлонгоос шундаан буцаана гэсэн үг. Яагаад гэвэл бид чинь орчин шунаад хүлэгдээд орчинд хүлэгдээд байгаа болохоос биш. Тийм ээ. Орчлонгоос одоо уусаад орчинд хүлэгдэнэ гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр орчлонгоос шундыг таслахын тулд яах вэ? Цээнтийн шунал, цээжмийн шунал гэж хоёр байгаа шүү тийм ээ. Энэ насны шунал, хойд насны шунал гэдэг. Тэгэхээр хамгийн эхлээд энэ насны шуналыг бяцлахад буцаах хэрэгтэй. Тэхийн тулд ажир нэгдга цайлаа мэдвэ эдлогон би цэндийн нашаадаг гэж. Чөлөө өвчрөл өхөл мөнгөс хоёрыг бяцлахад энэ насны шуналыг буцаанаа л гэсэн шүү дээ. Тэгээд энэ насны шунал буцахтай зэрэг бол энэ насны өвчин ч гэсэн арилдаг томрлоочин дээр нэг Б байдаг үстэй тийм ээ. Нэг жишээ байдаг шүү дээ. Нэг хүн одоо уйман өвчин чөлөө хамаг биеэр нь одоо ингээд яар шарах гараад тэгээд ерөөсөө хамаг бие нь одоо яар шараханд баригдаад өхөн гарцаагүй болсон. Тэгэнгүүт зэрэг за би ерөөсөө ингээд одоо ерөөсөө өөх юм байна. Одоо ийм одоо өвчин тосцсон юм чинь одоо халдвартай өвчин тосцсон юм чинь энд одоо ямар ч арга байхгүй, юм тавч хэрэг болохгүй, гүрэн доромж хэрэг болохгүй. Одоо ерөөсөө ямар ч одоо эмчч одоо ангааж чадахгүй, номч одоо гүрэмч ангааж чадахгүй. Тэгэхээр зэрэг бол одоо өхөх нь бол гарцаагүй юм байна. Тэгээд бүх юм одоо ингээд орхиод байсан эд таваар хамаг юм хүн амьтанд өгөөд хэд оронд зориулаад ингээд тэгээд өөрөө бол би одоо ингээд ерөөсөө бараг нөөшнөөс итгэхгүй байх. Тэгээ нэг жалганд очоод тэгээд маань уншиж сууж угаад одоо ингээд өхүй. Ерөөсөө одоо ингээд өхөх юм чинь. Тэгээд энэ насны бүх юм орхиод жалганд очоод тэгээд маань уншиж сууж угаад тэгээд одоо нөөшөнд энд өхөх байх гэх тэгээд маань уншаад ингээд одоо өнөөдөр л өхнө гэсэн бодолтой. Тэгээд маань уншаад ингээд сууж байсан чинь шөн зүүдэнд нь нэг одоо цагаан хүү хурж ирээд тэгээд биен дээр нь одоо ингээд аршаа хийгээд би энэ аршаанаар угааж байна. Гэт ингээд зүүдэлсэн чинь тэгээд сэрсэн чинь хамаагүй нэг хөлөрцсөн байсан. Тэгээд хөлрөөд яасан чинь нэг хамаг шархнууд нүд дээр ингээд гадагшаа гараад байхгүй болоо. Тэгээд идэгсэн гэх тийм юу тогтмол тажин дээр байдаг гэсэн тийм үү? Тийм байдаг хөө тий. Жишээ байдаг. Гэх мэт тийм байдлаар бол ерөөсөө хамгийн одоо том юу ч тэр юм байна л да.
өвчний долбын шална гэдэг долбоо гэдэг чинь гэвч долбооваа гэдэг чинь бас л Гадамын том ном шүү дээ. Тэр хүн юу гэж айлдсан бөхтэй зэрэг дашрамд чуулганы хураах хийгээд түүтгэрийг арилга. За бурхан болон багш дороо сойрхол тавих хийгээд. Өрөөшөнд жаана гэж. Өрөөшөнд жаана гэхдээ тэр чинь бүр одоо бүр ясмахнаасаа нандан ч шамдангуугаар санаваас ингээд одоо хамаг хичээлэн гаргаад ингээд шамдангуугаар санаваас 100 жилдч төрөхгүй байхаа хэмээх нэгч хорон үйлдсэн юмс хэвээрээ суудгүй учраас юу нэг мэттдэр төрдөг мөн хэмээн зарлигсан гэж. Гэхдээ зэрэг одоо өхөл мөнгөсийг бяцлагаад ерөөсөө өхөл мөнгөсийг онох ямар ч одоо шинжгүй одоо бод сэтгэлийг бяцлагж явах ч гэсэн бод сэтгэл юу төрөх шинжгүй хоосон чанар ингээд бодонгууд юу нэг юу ч ойлгох шинжгүй энэ ийм байхад бол гол нь одоо яах ёстой юм бэ гэхдээ зэрэг бол энэ одоо гол үдс юм да тийм үү. Дашрамд бол яах вэ гэхдээ зэрэг цог саг дивж он гэж байна тийм үү. Буйны чуулганы хураа одоо мөргөх тавих ч байдаг юм. Тэгээд мөн одоо хилэнт төвтөрийг арилгах тэр аргыг хий гэж. Тэгээд хаадан намаадаа солгоон тавил гэж. Багш одоо эдэн бурхан хоёроо бол нэгэн мөн чанарт одоо тэд бодоод ингэ солгоон тавил. Тэгэл шамд гэж. Тэгэл одоо ясмахнаасаа бол ингээд сайхан шамдаад байна. Тэгхийн бол 100 жил бяцлагсан төрөхгүй байхаа да гэсэн юм бол яг хөө нэг мэдгэтэл төрчдөг гэж. Ягаад гэвэл зэрэг дүжээ соноо мэддваа гэж. Хорон үйлдсэн юм гэдэг чинь хэвээр юм байгаад байдаг юм а. Заавал өөрчлөгддөг юм а. Юм гэдэг чинь мөнх ус учраас гэсэн. Гамаавала мигва бовор шүү байна. За гамаавын нэг шавин тийм ээ. Гамаава гэдэг бас Гадамын том ном байх. Тэр ламд мигва бовор шүү байна гэж. Мигва гэдэг нь зоригдлоо бовор ихтэй зэрэг солий гэж ингэж айлтдаг бас гэж. Одоо мэрдва гомж байсан бол за би одоо болоод нэг одоо жамд гомны дооч гэдэг юм уу тийм. Аль эсвэл далжирны тухай гомж байсан бол одоо болоод нэг чамэрдэг гомны оч гэдэг юм уу. Дараагийн хаймар орё гэдэг одоо яарах нь вэ шүү дээ тийм ээ. Тэгээд айлтгахад бол амаа жоргаад гэж. Урдхан одоо давт гэж хэлдэг байсан гинэ. Урдхан давтаал гэдэг байсан. Пороно шүүзана гэж. Бүр үргэлжлүүлээд ингээ айлтгаад байхад бороо матадваа гэж. Ерөөсөө үргэлжлүүлж өгдөггүй байсан хэмээн. Жишээ бороо матад гэж үргэлжлүүлж одоо болохгүй гэж хэмээн зарлагддаг байсан гэдгээ гэж. Тэгэхээр нэг юм бол сайн бяцлагаад байл гэсэн үг юм тийм ээ. Тэгэхгүй зүгээр жоохон байж байгаа л уйдаа дараагийн ямар ороод ингэж байх юм бол яг альчгүй л оцрох юм ээ. Тэрийг заавал бүр төрөлтөл нь бяцлагдаг л тийм ээ. Тиймэрхүү маягийн байж л дээ. За тэр мэт буйны саданг шүтгэхийг чөлөө учрал болон үхэл мөнхсийн хүрээ нугууд нь эрхэм зэрлэг тааллын тайлбарлуугаа сэлт ганнаа төвчин хаан байвч үйс тэр болон түүний анхааран авлах дор мэдээд судлаваас бурхны тааллыг амар хэлбэр олох болох бөгөөд үйс бусдад ч тэр мэт мэджүүлдэрээ гэж. За тэр мэт буйны садан одоо шүтэх тийм ээ. Чөлөө учрлыг бяцлагах үхэл мөнхсийн хүрээ нугууд нь бол сөрөг гонтолтон жава ганаад өгч ингэж. Ямар ч одоо номонд байсан ч гэсэн үйс тэр болон түүний анхааран авлага юм а гэж ингэж одоо мэдээ судлах хэрэгтэй гэж. Тэгхийн бол бурхны одоо тааллыг амар хэлбэр олноо. Бусад үед ч гэсэн тэр мэт мэджүүлдэрээ гэж. Тэгэхээр зэрэгэл бүхэл одоо энэ номын одоо энэ хугтгуунууд бол буйны садан тийм ээ чөлөө учрал үхэл мөнхс тэгэл бусад одоо дөрвөн үнж гэдэг юм бод сэтгэл хоосон чанар бүгд л яах вэ гэдэг зэрэг бол анхааран авлага муу юм аа л гэж ингэж түүнийг бол ойлгох хэрэгтэй гэж. Бурхны зарилэгдэл гарч байгаа юм байв хугтгуун байвал тэр бол заавал яах вэ гэхээр анхааран авлах л байдаг гэж. Тэгэхээр бусад үед ч гэсэн тэр мэт мэджүүлдэрээ л гэж. Ингээл сайтар ажиглаад байх юм бол үхэл мөнхс ч гэсэн зайлшгүй анхааран авах хэрэгтэй юм байдаг. Чөлөө учрал ч гэсэн зайлшгүй бодох хэрэгтэй юм байдаг. Тэгэл хоошоогоо одоо 3 модын зовлон ч гэсэн зайлшгүй одоо анхааран авч ингэж бодож бяцлах хэрэгтэй юмнууд байдаг. Гэх мэтийн байдлаар бол эрхэм зориг ямар ч номонд байсан гэж байгаа тийм ээ. Түүнийг бол анхааран авлах гэж мэдээд судлах хэрэгтэй гэж. Түүнээс ч бол гол юм биш байна гэдэг ингээд хайж байна.
За Ниваны гэж юм тийм ээ. Жигдэн чимэр житэр жүргийн довооны чин дээдэг сан баг. За энэ бол шимийг авахыг сануулахын тулд ихтэй чөлөө учралт хүний биеийг одоо нэг өсөндөө хүний төрлийг одоо автсан. Тэгээд хүний төрлийг авсныхаа хэргийг гаргаач гэдгийг сануулахын тулд бол далжирнтгаа гарч байгаа тийм ээ. Эхлээд бол мөрийн озоор бол шинэ дэнслэг гарч байгаа. Тэгээд шинэ дэнслэг буйны садаг шүтэх ёстой гэдэг. Буйны садаг шүтээд мэдээд ном сонсно. Тэр номоороо яах гэж байгаа юм бэ гэхдээ зэрэг бол хүний биеийг олсныхаа хэргийг гаргах гэдэг юм байна. Тэгээд хүний биеийг олсны хэргийг гаргах ямар хэрэгтэй юм бэ гэхдээ зэрэг хүний биеийг олох чи ийм ховор, хүний бие гэдэг чи ийм ховор, тэгээд ийм одоо хэрэг ихтэй, тэгээд цаашид ийм олоход хэрэгтэй юм шүү гэдгийг л сануулж далжирнтгаа гарч байгаа тийм ээ. Тэгээд хүний бие гэдэг чи ийм чухал юм байна. Энийхээ хэргийг гаргах ихтэй зэрэг хэргийг яаж гаргах юм бэ гэхдээ зэрэг хамгийн наад зах нь бол хойд насндаа одоо муу зээл унахгүй байх тийм ээ. Тийм учраас бол хойд насны тухай бол бодох хэрэгтэй. Хойд насны тухай бодохын тулд хамгийн түрүүнд юу бяцлах хэрэгтэй вэ гэдэг үхэл мөхөсийг бяцлах хэрэгтэй гэсэн ийм дараалалаар л яваад байгаа шүү дээ. Зарим одоо бодмөрийн дэргэд энэ төр бол зарим хөтөлбөрд бол өөр дараалалаар л байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол бараг л одоо энэ дараалалтаа заримдаа бол яг өвлийн үр энэ төр бол өмнөөр орцсон өдр тохиолдлууд байж л байдаг юм. Шинэ дэнслүүдийг хойгоор орсон өдр тохиолдлууд зарим хөтөлбөрд бол тиймэрхүү юм байж л байдаг тийм. Жавуучийн гэгэний одоо тит бол энэ юм. Тэгээ сайн ингээд бодох юм бол хамгийн эхлээд яг хөөхтэй тэр хүний биеийг олсныхаа хэргийг гаргах хэрэгтэй байна л гэж. Ягаад гэвэл хүний бие гэдэг чинь ийм чухал юм байна шүү дээ. Энэ нэг олсныхаа хэргийг гаргая л гэж. Хэргийг яаж гаргах вэ гэхдээ тэрийг энэ нас бол тэгтээ тэргүй хүн одоо энэ биеийг бол тэгтээ тэргүй олцсон юм чинь. Зарим юм тэгж ярьдаг л да. Хойд наснд одоо муу зээл унахгүй юмсан, хойд наснд зовлон зовхгүй юмсан ингээд хойд насны зовлонгоос айгаад ингээд авар тэтгэр одуулах хэрэгтэй байдаг тийм ээ. Гэтэл энэ насны зовлонгоос их айх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ энэ наснда ч гэсэн одоо муу өвдөх тэгээд өшөө одоо янз бүрийн одоо зовлонгод хэм өсөхтэй тийм ээ. Энэ насны зовлонгоос ч айх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ насаар ч гэсэн бодох хэрэгтэй юм шүү. Заавал зөвхөн одоо хойд насыг бод энэ насыг ерөөсөө бодуулахгүй гэдэг ч ямар хэрэгтэй юм бэ гэсэн тийм бас асуулт гарч иж болно тийм. Тэгэхээр зэрэг чи энэ насыг яагаад заавал бодохгүй гэдэг юм. Энэ насаач бодоод хойд насаач бодоод хоёулыг нь бодож болдгоо юм уу? Тэгээ энэ насыг яагаад одоо бодохгүй юм бэ гэсэн тиймэрхүү юм гарч ирээд. Тэгэхээр тэн дээр одоо юу гэх хүүхдээ зэрэг бодоод энэ насны одоо гол нь нөгөө нэг одоо дээр нэг хоёр найгавчийн одоо дон тартгийн нэг дон гээд хоёр гарсан шүү дээ. Найгавчийн дон гэдэг чинь юу гэхээр зэрэг хорвын монтой байдаг. Орчлонгийн сайн төрөл. Тэгээд тартаг нь бол нирваны утга байгаа шүү дээ. Тэгээд орчлондоо ч гэсэн сайн төрлийг олох. Тэгээд энэ нь төр зуурын одоо хэрэг юм. Бүр эцсийн одоо хэрэг нь юу гэхээр зэрэг орчлонгоос бүрэн авчрах. Тэгвэл төр зуурын хэргийг бол энэ насан дээр олцсон байгаа. Тэгээд чөлөө учрал одоо нэг хүний бие гэдэг чинь сайн төрлийг нэгэнд олцсон байгаа учраас энэ насны хэрэг бол бүтцсэн юм. Хүний төрлийг олсон тул тэгээ энэ насны хэрэг бол бараг бүтцсэн юм. Одоо харин энэ насныхаа хэргийг бүтээсэн юм чинь одоо хойд насныхаа хэргийг бүтээх хэрэгтэй байна. Энэ насны одоо хэргийг бол урд насны хүнд бүтээсэн байгаа шүү дээ. Энэ наснд бол хүний төрлийг олох. Нэгэсэндээ хүний төрлийг олоод бурхан шашинтай уулзуулаад ингээд чөлөө өчрөлт хүний биеийг олгоод бурхан шашинтай уулзуулсан байна гэдэг чинь бол энэ насны хэргийг хийцэн. Түүнээс энэ насны хэрэг гэдэг чинь зөвхөн энэ наснда одоо хоол унд идэж даргалж одоо сайхан ангарах нь бол энэ насны хэрэг бол биш юм байна. Тэгхийн бол тэр чинь бол зөвхөн энэ наснд нэг энэ насны хэрэг гэхэлэр юу вэ гэхээр зэрэг энэ насны хэрэг бол хүний төрлийг олох бол энэ насны хэрэг биш үү? Нэгэнт хүний төрлийг олсон чинь энэ биеийн дээр энэ наснда дахиад хүний төрлийг олно гэж байхгүй шүү. Тэгэхээр цаана юу үлдэж байна вэ гэхээр зэрэг нэг одоо хоол идэх сайхан байранд одоо суух байдаг юм уу? Тиймэрхүү юмуд үлдэж байна да тийм ээ. Тэгвэл тэр бол адгуус нартай ч адилхан. Адгуусанд ч байдаг бодлого юм аа. Зөвхөн тийм бодох юм бол адгуусанд ч байдаг бодлоо шүү дээ. Адгуус нар ч гэсэн айтайхан одоо даарах юм бол дулаан газар ороод зогсож чинь тийм ээ. Халууцах юм бол сэрүүн газар очиж зогсож байдаг юм уу? Эсвэл одоо хоол ундыг хүсгэж байдаг юм уу? Тиймэрхүү юмнууд бол зөндөө байдаг. Тэр үтгэл одоо өвлжөнгөө идэх одоо юм энэ юм бол тэрмэр юм гэсэн зөндөө сайхан бэлдэж байгаа шүү дээ. Оройг муухан хүнээс дээр бэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм юмыг одоо хийх нь бол хүний биеийг олсны хэрэг биш юм аа. Хүний биеийг олцсон бол хүний биеийг олсны хэрэг гэдэг чинь бол ахаад цаашаага одоо дараа төрөлд тоглом сайжрах юм. Тэгэхгүйгээр зөвхөн энэ насны юмыг бодоод байх юм бол юу нэг авч
Тэгэхээр зэрэг юу лээ жигдэн дийн бараг жигдэн парал донорна жигдэн дийн бараг уужээ гэдэг нэг үг байдаг гэсэн тийм ээ. Дугуйл ажил татсан байдаг шүү дээ. Тэр чинь юу гэж байна гэдэг зэрэг хойд насны тусыг бодоод байх юм бол харин энэ нас бол дашрамдаа бүтнэ гэж. А зөвхөн энэ насны тусыг бодоод байх юм бол хойд нас бол бүтэхгүй тийм ээ. Зөвхөн энэ хүртэл бодоод байх юм бол энэс наадахлын бодно хөөс тэрнээс цаашаа юм бол бүтэхгүй шүү дээ. Энэс цаашаа бодоод байх юм бол энэ хүртэлх юм бол аянда бүтгэл юм байна. За хоёрдугаарт нь термит түргэн өгөх нь магадтай учраас энэ насанд суухын зав байхгүй хийгээд өгсний хойно мэдээ мэдээ өгөхөөр байхгүй болохгүйгээр төрөл авах хэрэгтэй болоо гэж. Тэр нь ч хоёр төрлөөс бусад төрөх газар байхгүй тул сайн төрөл юм уу муу төрөлтөл төрөх болоо. Тэр нь ч өөрийн эрх байхгүй хийгээд үйл бусдын эрхэнд мөн тул хар цагаан үйлээр ямар мэт шидсэнчлэн төрөх болоо гэж. За тэгээд термит өхөл мөнхсийг бодохтой зэрэг түргэн одоо магадтай өгөх юм байна. Тиймээс яг хөөхлөр энэ насанд бол удаан одоо суугаад байх тийм зав чөлөө бол байхгүй юм байна. Магадтай түргэн өгөх юм байна. Өгсний хойно яг хөөхтэй зэрэг тэр юм чинь байхгүй болчихгүй. Дараа төрөл бол байгаа маа. Заавал төрөл авах хэрэгтэй болно. За төрөлд нь ямар төрөл байна вэ? Нэг бол сайн төрлийг авна, нэг бол муу төрлийг авна. Тэр хоёроос өөр тийм төрөх газар бол байхгүй. Тийм учраас нэг бол амдарч ялна, нэг бол дэндэрж ялна гэдэг шүү тийм ээ. За сайн төрөл төрөх үү, муу төрөл төрөх үү гэдгийг өөрөө сонгочдөг юм уу гэвэл тийм биш юм байна. 10 мэд гэж өөрийн эрх байхгүй гэж хамгийн аюултай юм чинь энэ байна шүү дээ тийм ээ. 10 мэдчил дээр байна шүү дээ. Өөрийн эрх байхгүй л гэж. Түүнээс яг сургууль 11 дугаар анги төгсөөд хүүхэд аль сургуульд орох вэ гэдэг өөрөө сонгоод конкурсоо өгөөд тийм ээ өөрийнхөө одоо оюуханы чадлаараа сургуулаа сонгоод ингээд аваа явчих болж шүү дээ. Энэ насны юм өөрөө сонгоо хийж болж шүү дээ. Гэтэл бол хойд наснд бол ямар төрөл төрөх вэ гэдэгт бол өөрийн эрх байхгүй. Тэгээ юуны эрхэнд байдаг юм бэ? ертөнцийн эзэн цаараас нь зохицуулаад байдаг юм уу? Хэн нэгэн одоо амьд нь зохицуулаад байдаг юм уу гэвэл тийм биш ээ. Лай гэж энэ одоо эрхэнд байдаг юм аа. Лайжин шаванж юм аа гэж. Тийм учраас лай гарнаг жидэр пан андралж тийм ээ. Хар цагаан үед ямар мэт шиднэ түүнчлэн төрнө гэж. Хар үе шидсэн бол муу төрөл төрнө. Цагаан үеийн шидэлтэнд орох юм бол яг цагаан үеэр шидэгдэх юм бол сайн төрөл төрнө л